Эрдэнэт хотоос ярьж байна. Амархан сайн бацгаана уу эрх үзэгчтэй. Та бүхний орон амгалан айлтгая. Манай үзэгчид удахгүй хотын нэвтрүүлгийг хүлээн авч үз. Хотын ардын хурлын гүйцэтгэх захиргаа хөдөлмөрчин олондоо мэдээллийг шуурхай хүргэх үүднээс телевизийн тоног төхөөрөмж худалдан авч өглөө. Япон, Гонконг, Хятадын хамтарсан үйлдвэрийн дуу дүрс эвлүүлэх үйлдвэрийн ээжбүрэн орон нутагт телевизийн нэвтрүүлэг бэлтгэж явуулах өргөн боломжтой. Телевизийн нэвтрүүлгийг эрдэмтдүүдэд үзүүлэхэд бүх боломжоор хангаж өрч байгаа хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны удирдлагадаа үзэгч олонныхоо өмнөөс баярлалаа илэрхийлье. Эрхэм үзэгчтэй. Ингээд Эрдэнэт хотын телевизийн нэвтрүүлгийн туршилтын дугаарыг та бүхэнтэй сонирхуулъя. Энэ удаагийн нэвтрүүлгээр хотын захиргааны шуурхай зөвлөгөн боллоо. Эрдэнэтийн явгарч мэд. Халуун ус удахгүй өгнө. 100 цагийн хоол хүнсний үн ханш. Талах гарахгүй удлаа. Засаг захиргааны хэлтсийн дарга давагтай хийсэн ярилцлага. Дархны радио 10 нас хүрлээ. Мартагдсан аялгау эдгээрийг хүлээн авч үзэсгээрэй. Тэгээд дурсамж үнэхээр санагдаж одоо байна. Энд би бас найруулагч Наранбатыгаа бодож байна. За анхны нэвтрүүлэгч, радиогийн анхны нэвтрүүлэгч. Би бол телевизийн анхны нэвтрүүлэгч үү. Тэгээд алтан цэцгчийг би бас бодож байгаа. Алтан цэцгч бол энэ хотод бас яг анхдагч болж ирж исэн юм хүн байгаа. За хоёулаа өнөөдөр хороогийн мөнхөсийг үзүүлсэн байна. За яг миний партнер одоо Погжи жижиг мөнхөө манаас одоо бас эрт хороог орхиод ингээ явчлаа. Погжи битэрийн хувьд бол нэрэл хоёулаа залуу ахтаа нэг хоёр шашисан торнхай юм байсан. Погжи намайг одоо арай намхан. Тэгээ битэр нэвтрүүлгийн хөгжилтэй юмэрийг гэвэл заримдаа гадаа нэвтрүүлгээ хөтлөх, шинэ жилийн нэвтрүүлгийн эхлэлээ хийх гээл барилгачдын талбай нөгөө барилгачийн кинотеатр тий одоо энд нэгдүгээр микрийн дээвэр дээр нь гарч хөтлөх болсон чинь Погжи ягаад ч намдаад идэг. Би динкигээд идэг. Тэгээд нэг 8% төмөр 8% тавьж хагаад хоёулаа нэвтрүүлгээ хөтлжээлаа. Тэгээд нэгэн талын салбарт орсных мэдээж өөрийгөө байнга хөгжүүлэх ёстой, боловсрох ёстой. Тэгээд би бас хажуугаар нь эндээ гадаад талын дээд сургууль төгсөөд англи хэлний орчуулагч багш гэсэн мэргэжил эзэмшээд тэгээд бас нэвтрүүлэгтээ хөтлөгчөөр хөгжмийн нэвтрүүлэг хөтлөн орчуулагчаар ингээд ажиллаад явж ирсэн байна. Ингээд өдөө хүртэл намайг одоо ирч хүч оруулж ингэж өдөө хүртэл энэ хамт олон дундаа явж байгаадаа маш их баяртай байдаг. Бүх уран бүтээлчдэд баярлалаа гэж хэлье. Эрдэнэтийн телевиз, Эрдэнэтээр авуулгдсан цэнхэр дэлгэцийн нүүр царай болж исэн сайхан нэвтрүүлэгч нарын нэг бол за манай Эрдэнэтийн телевизэд нэвтрүүлэгчээр уран бүтээлчээр хүрэлцэн гэж ажиллахаас өмнө тухайн үеийн Эрдэнэт хотын техникийн мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байсан Баасан живийн Сүндэрмаа гэж сайхан нэвтрүүлэгч. Хэдүүгээ Улаанбаатар хотод одоо энэ чиглэлийн энэ салбарын мэргэжлэрээ ажиллаж байгаа нэвтрүүлэгч Баасан живийн Сүндэрмаа маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн Эрдэнэтийн нэгэн цаг үеийн нэвтрүүлэгчтэйгээ өнөөдөр эргээд 20 гаруй жилийн 20 шахам жилийн дараа эргэж уулзах болцоо олдож байна. Тий, манай найруулагч Гам Мэгмрийн хэлсэнчлэн 1995 оны 9 сард би найз бүсгүй манай найз эмч байсан. Бид хоёр хамт явж байгаа холбооны өмнө явж байгаад нэвтрүүлэгч авна гэдэг сургаар шалгуулъя гэж үзээд яваад арсан байхгүй юу. Тэгээд тэгэхэд бол студид продюсерын зураглаач продюсер ах найруулагч Гам Мэгмэр бас өөр хэм бэлээ да. 2-3 хүн байсан юм а зарим нь одоо сандгүй. Тэгээд би шалгуулаад тэгээд намайг авсан. Тэгээд угаасаа би Эрдэнэтийн техник мэргэжлийн сургуульд 89 онд анх өслөг эдлийн мэргэжлийн багшаар ирсэн. Тэгээд сомтголд ороод яг 95 онд 9 сард ажилгүй болсон үе байсан байхгүй. Тэгээд ингээд шалгуулад үзсэн чинь тэнцсэндээ маш баяртай. Тэгээ анх энэ хэвлэл мэдээллийн байгууллагад хөл тавьсан үе маань тэр юм байгаа. Амархан сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Та бүхнийхээ амар амгалан айлтгаж ээлж нэвтрүүлгээ эхлэе. Тэгээд их сонин. Гам Мэгмэр найруулагч Гам Мэгмэр бит хоёр ерөөсөө холбоотой байх хэвээр улсууд юм шиг санагдтыг. Яагаад ч юм би 97 онд гэр бүлийн шалтгаанаар Улаанбаатар хотод нүүсэн. Тэгээд 4 уул нийслэлийн радиод очиж шалгуулад би энэ мэргэжил дуртай ер нь
ингээ нэвтрүүлэгч хийх хүсэлтэй байдаг юм аа гэж шалгуулсан чинь бас тэнцээд тэгсэн манай гам мигмар найруулагч бас тэнд ажилладаг байсан. За тэрний дараахан би телевиз рүү нэг ороод үздэг юм гээд 25 дугаар телевизд ер нь бас нэг дүрсээр гарчмаар санагдаад 25 дугаар телевиз Алтай Авирмэд ахын телевизд очиж шалгуулсан чинь маргааш шууд ажилдаа ороо гэд бас тэнцсэн юм л да. Тэгээд орсон чинь бас манай тэр телевизд манай гам мигмар маань байжсэн. Тухайн үед юу яадаг гэсэн нөгөө бид нар ээлжинд гардаг 25 дээр нэг өдөр эфирт суудаг. Тэгээд 4 уулаараад өдөр нөгөө 25 дорхоос өмнө 4 уулаараад ажилдаг гэсэн байхгүй. Тэгээд 25 эхлэх гэж нэгэ тэгээд тийш орцсон нөгөө үндсэн 4 уулаа орхиж чадахгүй. Тэгээд тэнд нөгөө нэг цагаар очиж ажилдаг байхад яг таарад. Тэгээд би тэр уран бүтээлийн ажил тэгээ холбогдоод явсан юм байна л да тий. Холбогдоод айгүй олон он жилиг тий хамттай байсан да би их баяртай байдгийн. Ер нь ийм ирч хүчтэй, чадaltaй, чадвартай улсуудтай хамт ажиллаж байсан да би их баяртай байна. Тэгэхээр манай сүндрээ үл байсан шүү дээ. Дандаа ингээд нөгөө тод гоё өнгийн тухайн үеийн нөгөө нэг загвар стилүүдийг өөрөөрөө тодорхойлж өмсдөг. Ингэж хувцалдаг. Тухайн бид нар чинь бас нөгөө хувцалтан дээр дээгтэрүүн чинь анхаарахгүй болохгүй байдаг. Тэгээ манай сүндрэгийн онцлог бол тийм. Гэхдээ мэдээж шалгаж авахт бол тэр хүний диігц өнгө төрхийг л харна болохоос тэр хүн цаанаа хэдэн ээж явуудтай гэдгийг бид нар харах боломжгүй. Гэтэл тийм ийм мундаг ийм диктор одоо ч гэсэн хөөрхөн яг л тухайн үе байсан ямар байсан сүндрээ одоо яг л тийм байж тээ хөөрхнөрөө л байна. Тэгээ хөгжилтэй явдлууд гэвэл мөн талигаач одоо тийм мөнх чаргалтай би хамтран ажиллаж ирсний хувьд мөнх чаргал маань цаг бусаар эрт явцсан байна. Өнөөдөр энэ уулзалтанд байгаагүйд би маш их харамсаж байна. Бид хоёр бол хамтран цогтой юм уншиж байхад маш хөгжилтэй. Ер нь диктор хүнд байх ёстой материал их маш сайхан хоолойтой залуу байсан. Тэгээд юм уншиж байхад цаа чи намайг их гжигдэнэ. Өста гжигдээд ерөөс уншихгүй гам мигмэр тийм загнаад идэг. Сүндэр чи яагаад ингээ хөдлөө микрофонд чимээ оруулаад байгаа гэдэг. Нөгөө чи ингээ ардур гжигдээд идэг. Тиймэрхүү тий шокт зан гарганаа их. Тэгэхээр яг хүн нөгөөд нэг дотроос нэг жоохон магадгүй тэр мөөгийн тэр хэрэгтэй байсан баг. Яг л хүн нөгөөд нэг жоохон хөнгөн явах үедээ үед бол хүн инээсэн байх хэрэгтэй байдгийн тий. Инээмсэгэл хэрэгтэй үед нь тэр хүн ингэж хатгаж бас энэ хүнд хөнгөнд бидний тэгээ ажлыг бас хөнгөвчлөх бас нэг тийм аргачлал байсан биш магадгүй л дээ тий. За эрхэм үзэгчдээ Эрдэнэ хотын радио телевизийн анхдагч уран бүтээлчид энэ телевизийн салбарын ажилтгчдын өнөөдрийн уулзалтан дээр манай оюун томголог хүрэлцэн ирсэн байна. Оюун томголог маань өнөөдөр төрөлх Эрдэнэ хотынхоо үзэгчдтэйгээ мэдчилэх болно. Яг Эрдэнэтийн радио редакц бол намайг хүний зэрэгт хүргэсэн мөн сэтгүүлчийн хөдөлмөрт шамтахад гол үүрэг гүйцэтгэсэн ийм сайхан хамт олон. Би одоо ч гэсэн энэ Эрдэнэтийн радио редакцийн хамт олноо. Тэр дундаа одоо ерөнхий редактор байсан Аруна хичээгээ, Түмэн Дэмбэрэл хичээгээ, ингээд нэвтрүүлэгч Гандагс хичээгээ ингээд мөнх чаргал ахыгаа, найруулагч Наранбат ахыгаа гэд зөндөө олон хүнийг бол сэтгэл зүрхэндээ их тод гэгэн сайхан дурсамжтай ингэж тээж явдаг. Би сэтгүүлчийн хөдөлмөрт анх одоо радио редакцаасаа эхлэл тавиад нийтдээ би 10 гаруй жил Монголын үндэсний олон нийтийн радиод ажилласан. Тэгээ ер нь хамгийн анх 90 онд Уур хажин соёлын ордон дээр хөрөл тудлага яруу найргийн наадан болоод хүүхдүүдийн донд тэгээ тэнд шүлэг уншиж оролцоод бажил Аруна хичээрээд ярилцлага аваад явсан. Тэгээ дараа нь намайг сураад сургууль дээрээс дуудулсан. Ер нь бол хүүхдийн нэвтрүүлэгтэй болох гэсэн юм радио редакцтай. Тэгээ хүүхдийн нэвтрүүлэг хөтлөх тийм одоо хүүхэд хайж байна гэд одоо ийм одоо шалтгаанаар болоод намайг хайж ирсэн. Тэгээд хамгийн анх одоо хүүхдийн нэвтрүүлэг хөтлөх биш ерөөсөө хүүхдийн нэвтрүүлгээ бэлтгэж хөтлөх ийм одоо чиг үүрэг өгсөн л да. Тэгээд жоохон хүүхдээсэн 90 онд би 13 настай байсан. Тэгээд Түмэн Дэмбэрлэгчтэйгээ хоёулаа хамгийн анх нэг R7 үрж аваад радио редакцийн шүүхийн байрнаас гарч алхаад хорооллын сургууль хүртэл хоёулаа алхаад тэгээд хүүхдүүдээс ярилцлага аваад за радио сэтгүүлч яг ингэж ажилтгийн одоо бичлэгийг яг ингэж хийдгийн сурвалжлагын аппаратыг яг ингэж ажилуулдгийн гэдэг энэ одоо бүх зүйлийг бол би энэ радио редакцтай заалгасан. Ер нь миний радио сэтгүүлчийн 10 гаруй жилийн бараг 20 жилийн хөдөлмөрт бол энэ хамт олонны маань одоо шангийн татаж өгсөн тэгээ аавсгийн зааж өгсөн энэ бүх эрдэм мэдлэг бол энэ бүх цаг хугацаанд надтай үргэлж хамтдаа явсан. Тэгээд би бол бидний ертөнц гэдэг нэвтрүүлгийг 2-7 хоногт
нэг удаа бэлтгээд тэгээд тэр нь болоогүй хүүхэд бэлтдэг мөртлөөс 15 минутын хугацаатай. Тэгээд тэндээ одоо үе тэнгийнхнийхаа мэдээ сурвалжлагыг оруулаад ярилцаад явж исэн. Тэр хөгжөөнтэй сайхан үеэ одоо Эрдэнэт хотод эргэж ирээд дурсаа сууж байхад бол таатай байна. 10 редакц манайх шүүхийн нэг давхарт редакц маань байдаг. Холбооны газар дээр радио студ маань байдаг. Аав маань бол холбооны газрын дараагаар ажилладаг байсан. Тэгэл мөн радио студ дээр орж ирээл намайг нэвтрүүлгээ бичүүлж байгааг орж ирж хараад за миний охин ингэж уншвал тэгж хэлүүлэх зүгээр юм байна шүү гэд ингэж заад сургаж явсан. Энэ одоо сайхан дурсамжуудыг бас өнөөдөр та бүхэндээ хуваалцаж байгаад бас баяртай. Тэгээд ер нь он цаг хугацаа бүхэн өөр өөрийн түүхийг бүтээдэг юм байна. Тэгээ энэ түүхийг бүтээсэн хамт олонтойгоо өнөөдөр одоо нэгдээд уулзахын сайхан боломжийг олгосон уран бүтээлчтэй баярлалаа. Тэгээ ер нь энэ урилгыг хараад бас надад их тийм сонин одоо юу төрсөн л дөө сэтгэл. Яг тэгэхээр одоо Эрдэнэтийн радио телевизийн төвийн анхдагчдын одоо уулзалтанд хүрэлцэн ирэхийг хүрье гэдэг. Намайг хүүхэд байхаас минь л том хүний зэрэг тооцож одоо ажил хөдөлмөрийн гарааг минь эхлүүлжсэн хамт олон маань хизээд намайг том хүний зэрэгт тэ том хүний дайнд бодож сэтгэж одоо ажиллаж хөдөлмөрлөх энэ бас суурийг маань тавьсан энэ цаг хугацаа ч гэсэн бас надад энд санагдчихлаа. Надад цалин өгдөг байсан. Тэгээ идэвхтэй сурвалжлагч мөртлөөсөө би цалин авдаг гэсэн. Би нэг удаа нэг бодол 3 төгрөг цалинд авч ирсэн ерөөсөн мартдаггүй. Тэгээ нөгөө бодол 3 төгрөгийг кармалаад энэ үйлчлэгээний төв энэ номын дэлгүүрээр яваад дүүдээ бас чихэр ном дэвтэр энэ төр худалдаж авч ирсэн. Одоо энэ сайхан дурсамж бас өнөөдөр санагдаж байна. Тэгээд хамт ажиллаж исэн бүх уран бүтээлчид маань миний амьдралын миний уран бүтээлийн багш нар байсан. Тэгэхээр энэ та сайхан хамт олонтойгоо уулзсандаа бас баяртай байна. 93 оны редакцийн оны шагналыг надад өгөөд тэгээ би 9 дугаар ангид сурагч байсан байхгүй юу. Тэгээд 3 жил гаруй хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлсөн. Тэгээ намайг ер нь их эрхлүүлдэг. Ер нь их хөдөлмөрч тийм ээ цаг яг баримталдаг. Яг уран бүтээлчийн хувьд одоо зовлон жаргал даадаг тийм ийм болгож одоо сургаж хүмүүжүүлсэн хүн бол одоо манай ээж аав хоёроос илүү одоо үүрэг оролцсон бол цэсүрэнгийн ариуна хичээгээ гэж хэлнэ. Ариуна хичээгээ бол би хүндэтгэж авдаг. Маш их зүйлийг сурч хөдөлмөрлөж цэгц шудрах тийм ээ зарчимч яаж ажиллаж одоо болдог тийм одоо ерөнхий редакторын үлгэр дуурайл ариун нагч манайсан. Дараа нь би нэг 2005 оноос Монголын үндэсний радиод ерөнхий редакторын ажлыг аваад хийж байгааг ямар хэцүү ажил байдаг юм бэ те хүмүүсийг удирдах ажиллана гэдэг хүмүүсийг одоо нэг чиг шугамн дээр ингэж авч үзэж ажиллана гэдэг бол маш их хөдөлмөр байдаг юм байна гэдгийг бол бас хожим хойно бас их мэдэрчээсэн. Тэгээ ер нь намайг 10 төгсдөг жил телевизтэй болоод тэгээд зуныхаа амралтаар сургуулийн хуваар авчаад тэгээд зуныхаа амралтаар телевизийн нэвтрүүлгүүдэд хилцээд явж ирсэн. Би ерөөсөө хөгжим сонсдгоо, ерөөсөө хөгжим мэддгүү мөртлөөсөө анхны хөгжмийн нэвтрүүлэг хийгээд тэгээд ийм эстрад хөгжмийн юм орс сэтгүүл олоод тэндээсээ ингээд нэг хідэн орс хамтлагийн тухай мэдээлэл уншаад хайж байгаа дуунуудыг олоод тэг нэг мөнгө чаргал ах дээр одоо нэг Карнеги урдлын урд чадан дээр надад нэг юм жинсэн яг өмсгөлдөө жинсэн өмд өмсөлцсөн. Тэгээд нэг тийм эстрад хөгжмийн тухай тийм хөгжмийн нэвтрүүлэг хөтлөжсэн. Тэр лав надад их хөгжилтэй санагд. Тэгээд нөгөө тэнгийн дотор уужхан гихчээр юу ч мэддэггүй байсан учраас нөгөө юу хийж байгаагаа өөрөө нөгөө агуулгыг сайн ойлгохгүй. Тэгээд одоо бодоход миний амьдралд яг хийж авсан уран бүтээлүүд дотроос хамгийн хөгжилтэй, тэг хамгийн дурсамжтай үе бол мөнгө чаргалахтай хамт тэр соёлын ордны урдлын шатан дээр тэр эстрад хамтлагуудын тухай мэдээлэл танилцуулаад явж ирсэн. Тэр нэвтрүүлгийг надаас их хөгжилтэй их тод сайхан санагддаг. Хүүхэд нь би одоо дуртай байж зөвшөөрөөд энэ хамт олон дотор орж ирсэн.